Эх бүтээн байгуулагч Хурд Групп 2024 оны онцлог төслүүдийг танилцуулж байна. Нисэх гарден төсөл 2 дугаар ээлж. Хан улдүргийн 10 дугаар хороо буян тухай спорт зохицолборын хойд талд сүндэрлэх, хотын төвжирэл, агаар хөрсний бохирлоос ангид эко бүсэд байрлалтай энэхүү хорооллын төсөл нь барилгын хийцлэлийн хувьд гадна хан бүрэн зутгамал, айл хоорондын ханыг сайн чанарын блокоор тусгаарлаж өгсөн, хотын төв рүү хандах хүн амын нэгтршлийг төвж агаарын бохирдол яндангийн тоог цөөлөхөд бодит үр нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалт юм а. Айл бүр домофон системээр дамжуулан хотхны камерын нэгдсэн системд холбогдож өөрийн орц хүүхдийн тоглоомын талбайг гэрээсээ харах боломжтой. 486 айлын орон сууц үйлчилгээний талбай, хуура агуулгах, ил болон дулаан зогсоолыг иж бүрэн төлөвлөсөн нисэх гарден 2 төсөл нь бидний хамт олонны бурхан ухаан, дархан хөдөлмөр, чин хүсэл, сэгц зорилгын нэгэн бодит биелэл билээ. Жаргалант хүннүү вилла төсөл. Энэхүү төслийн нийт талбай нь 5.5 га газрыг хамрах бөгөөд 2 төрлийн загварын сонголттой 41 айлын сингл хауснаас бүрдэж байна. Айл бүр хувийн эзэмшлийн талбайтай, мөн нийтийн эзэмшлийн болон хүүхэд багчуудад зориулсан хөл бөмбөг, загсан бөмбөгийн талбай, клаб хаус, эрүүл зөв идэвхтэй амьдралын хэм маяг, хөтлөх явган зам, усан ориглуур зэрэг оршин суугчдын дундын эзэмшлийн төлөвлөлтийг өндөр түвшний зохион байгуулалтаар тусгаж өгсөн онцлогтой. Хаус бүрийн харагдах орчин хязгаарлахаас сэргийлж, гадна талбайн ерөнхий зохион байгуулалтыг айл бүр нар үзэх шаталсан төлөвлөлтөөр шийдсэн юм. Хоттой хамгийн ойр Цэнгэг агаарын бүс Улаанбаатар хотын төвөөс ердөө 50 км зайтай засмал замаар холбогдсон. Нийслэлийн хан улдүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд байрлах хүн бүхний хүсэлт нийцсэн айл бүрийн мөрөөдөл хүннүү Жаргалант вилла төслийн нийт талбайн 40% нь барилгачих талбай, 60% нь ногоон байгууламж билээ. Энэхүү гайхамшигт бүтээн байгуулалтаа бид 2021 оны 7 дугаар сард эхлүүлсэн бөгөөд 1-р ээлж буюу эхний 26 хаусыг 2023 оны 12 дугаар сард улсын төмс хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан юм. Харин 2 дугаар ээлжийн 15 хаусыг 2025 оны 1-р сард улсын төмс хүлээлгэн өгөхөөр хичээнгүйлэн ажиллаж байна. Гоё айлуудын тоононд уйсан хадаг бүхний тоогоор мөрөөдлийг биелүүлж, боломтоо бадраахтаа хэлсэн үг бүрэн бидэнд талархал, ирээдүйд хийж бүтээх их урмын жирүүл болон ирдэг билээ. Ургах, жаргах нарны туяанд сонх бүрэн гэрэлтэн асах, улсын нийслэлийн шинэ өнгө, шилдэг бүтээн байгуулалт Жаргалант хүннүү вилла төсөл бидний түүхийн чухал хэсэг билээ. Зайсан хүннүү хотхон төсөл. Хан улдүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, хам богд хайрхны 10 ил, Зайсангийн аманд байрлах хотын төвцгээс 5.2 км зайтай, ойн захаас 400 м-т байгалийн үсгэлэн зохицуулсан талбарт байрлалтай энэхүү төслийн ажлыг Хурд Групп компани хамт олон 2021 оны 3 дугаар сард эхлүүлсэн бөгөөд 2025 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар барилгачдынхаа ур ухаан нөр хөдөлмөрийн хүчээр сүндэрлүүлсээр байна. Төслийн нийт талбай 5.4 га газрыг хамрах бөгөөд 680 айлын 8 блок бүхий орон сууцны зохицолбор юм. Төслийн 2 дугаар ээлжийн ажлыг 2024 оны 7 дугаар сард эхлүүлсэн бөгөөд 8 блок бүхий барилгаас бүрдэх нийт 608 айлын орон сууцны барилгыг манайхан толон 2026 оны 4-р улиралд багтаан захиалагчдынхаа гарт дүлхүүр хүлээлгэж өгөхөөр шаргуу хөдөлмөрлөж байна. Энэхүү төсөл нь насны ангилалтай 3 хэсэг хүүхдийн тоглоомын талбайтай бөгөөд хүүхэд багчуудын тоглох чөлөөт амралтын бүсийг автод замаас хол эрүүл сонирхолтой байхаар шийдэж өгсөн онцлог давуу талтай.
Platinum Tower төсөв. Улаанбаатар хотыг улам өндөр болгож байгаа хотын Аз зэрэглэлийн бүсэд нарны зам дагуу инх тайвны гүүрний баруун талд сүндэрлэн байх Нээслийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 132 айлын 2 блок орон сууцны Platinum Tower төслийг гүйцэтгэж бүрэн ашиглалтанд оруулсан хамт олондоо талархал илэрхийлье. Хордог групп энэхүү төслийнхөө 1-р ээлжийг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулсан. Бидний шинэ бүтээн байгуулалт Platinum Tower нь Итали архитектурын дэлхийн жишг шийдвэрлэлийн гадна талбайн усан оргилууртай. Хотхон дотроо автомашины хөдөлгөөнгүй орчныг зохицлоосон үйлчилгээний төвүүд рүүгээ байрны доод давхраар шууд нэвтэрдэг зэрэг зай талбайн олон улсын жишг зохион байгуулалтуудыг нэвтрүүлсэн гайхамшигт төсөөллийн биелэллээ. Дотоод заслын LS төрлийн загвар дизайныг хослуулсан интерьерийн бүрэн шийдэлтэй цахилгааны дасалдал үүсгэхэд нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг болон лифтүүд генераторт холбогдсон. 2 давхар авто зогсоол төлөвлөсөн учраас нэг айлд 2 дулаан зогсоол санал болох боломжтой зэрэг олон онцлог талуудтай их хэрц самхаг юм. Бидний хамт олон Platinum Tower төслийнхөө 2 дугаар ээлжийг 2024 оны 1-р улиралд бүрэн ашиглалтанд оруулсан бөгөөд хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж талархлыг хүлээсэн дээд зэрэглэлийн бүтээн байгуулалт болон бидний хөдөлмөр бүтээлийн хуудсын тоог нэгээр нэмэн нийслэл хотоо чимэн сүндэрлэж байна. Сансар Гарден төсөв. Сансар Гарден төслийн ажил нь 2022 оны 9-р сард эхэлсэн бөгөөд 2024 оны 9-р сард бүрэн ашиглалтанд орсон юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын Аз зэрэглэлийн бүс Баянзүрх дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай нийт 838 айлын орон сууц, үйлчилгээний зориулалтын талбай бүхий зохицолбор хороолол өв. Боржин чулуун болон хөнгөн цагаан хавтан фасад, галдад эсвэртэй эрдэс чулуун хүн дулаалгатай. Ашигтай зай талбайн төлөвлөлт дотор заслын хамгийн сүүлийн үеийн интерьер дизайны гүйцэтгэлтэй B30 ангийн өндөр маркийн бетон бүрэн зутгмал хантай. A500 маркийн арматур ашигласан зэрэг технологийн дэвшил үхий томоохон хороолол Сансар Гарденыг бид оршин суугчид сэтгэл хангалуун байх олон онцлогтойгоор бүтээн байгуулсан билээ. Орон сууцны орчин үеийн хороолол автомашины ил болон дулаан зогсоол, хуурай агуулгаас бүрдсэн цогц төсөл маань хүүхдүүдэд тоглох, хөгшид нарлах, дохилог орчныг бүрдүүлсэн чанар стандартын хувьд шинэ алхам болсон бидний хүчирхэг хурдтай хамт олонны ур чадвар ухаан оюуны ох томоохон бүтээн байгуулалт болсон юм. Эх орны тэнгэр газар энэ цаг үетэй өн гэж байх ёстой. Эрен цагийн салхийг сөрөхөд хурд хүч нэмж бид оршдог юм. Бурхан хүнийг бүтээж бусдын барилгачд бүтээдэг гэдэгчлэн бидний хамт олонд болохгүй, бүтэхгүй, бүтээхгүй зүйл гэж огт үгүй билээ. Ол зашгаас үнэтэй бидний зорилго, бидний хүсэл мөрөөдөл одоо цагт биш ирээдүйд оршдог. Өнөөдрийн бидний үйл хэрэг энэ ирээдүйн баталгаа болон өвлөг. Би зөв байж, бид оршин, бид байж гинэн бүтээн байгуулалт зохицлоо. Эв нэгдлийг хүнд тооцсон жигүүр болгон дэви илүү өндөрт хамт таатыг үлсгэе. Шинэхэн айлын сонхоор өглөөний нартай мандий шилдэг хамт олонныхоо хүчээр олон инээмсэглэлийг үзье. Шин сэтгэл шингэсэн ажил
үйлс бүхэн амжилт авчирдаг гэдэгт бид итгэдэг. Урттай хөгжлийг хамтдаа